За бүгдэн зам сарын минь шинэ он гарах гээд бүгдээрээ хоол он салаад навчаа бэлдээд байж гэнэ үү? Энэ удаагийн дугаарыг зам сарын баяр дургу эсвэл зам сарын баяр гэхээр нэг тоглохоо байсан томчуудад зориулан бэлдээлээ. За ингээд кино руу гарцгаая. Чиний мэдхээс чухал, чиний харснаас чухал, ер нь бол алс хоол жижигхэн тосгонд зам сарын баяртай бэлдсэн хүмүүс бужигнаж бөөн аз жаргалтай байгаагаар кино маань эхэлдэг. Харин тэр хүмүүс дундаас нэг л амтан зам сарын баярыг асар ихээр үзий яддаг байв. Энэ бол Гринч. Бид нар өглөө болгон сэргүүлгэндээ арай гэсэрдэг шиг Гринч майдал яг ингэж сэрдэг. За бас болоогүй. Макс гэдэг хөөрхөн нохотойгоо хамт хоёулахны амьдардаг. Макс өглөө болгон аашмуутай, царимуутай, ногоо эзэндээ өглөөний цай унд бэлдэж өгдөг л дөө. За тэгээд өглөөний цагаа өдөр болгон Максаа бэлдүүлдэг өнөөх аашмууд чинь энэ л өдөр ширээнийхээ ард суугаад хооллого гэтэл ганцхан ширхэг шошоохон тэр. Юу болоод байна Макс, би яг турж өгөх нь энэ гэтэл манай хүн өөрөө сэтгэл санаагаар унсан үедээ 1 сар хүртэлх хугацаанд нөөцсөн бүх хоолоо идээд дуусчихсан байдгийг. За ингээд 10 барагцсан аашмууд чинь ямар өсөж өхөлтэй нэгш үзий яддаг зам сарын баярын үеэрээ тосгон руу орохоос өөр аргагүй болж байгаа юм. Тасгонд тэр чигтээ шинэ жилийн уур амьсгал орчихсон хүн бүр аз жаргалаар бэлгэж байлаа. Энэ хооронд тосгоны бяцхан хөрхөн оршин суугч Синдигийн ээж шөнийн ээжнээс бууж ирээд хүүхдүүдтэй өглөөний хоол цай бэлдэж байх бөгөөд Синди харин Санта Клауст зориулан бичсэн хүслийн захиагаа шуудангийн хайрцагт хийхээр гэрээсээ гарна. Шууданжийн араас жоохон озорсон тэрээр нэлийн яруу санд руу шууданжийн араас хөөж явах энэ үедээ аашмуутай Гринчийг мөргөөд унгаачихсан тэр. За нөгөө аашмууд чи юугээл зүгээр ахав баахан ажиллаж байгаа л явуулна хөөх явахныг. За тэгээд хүнсний юмнуудаа бэлдэж дуусаад агуу руугаа явах замдаа хөвгчлөлтөө бүдүүн залуудаа таарахад энэ жил зул сарын баярыг манад болсон 3 дахин нэжгээр тэмдэглэхээр болсон л гэж байна шүү. Манай хүнч нэг тоосон шинжгүй надад ямар пад бах вэ гэсэн болол яваад өгнө. Гэтэл Гринчийн амьдардаг агуухан дээгүүр асар том гацуур мод зөөрлөж байгааг хараад өөр бухимдлан дээд зэгтээ хурж өөр шиг зүрхэн сагсаалгүй яах вэ? Тэгээд атгыг муу санаа сэтгэж хотын ирээдийн чинээсэн зам сарын гацуур модны гэрэл асаах ажиллагааг сүйтгэхэр болно. Тэгээд хорон санаагаа хэрэгжүүлж асар том цасан мөнгөлөг бэлдээд түүнийгээ тосгоны сүл мод руу чиглүүлж байгаад харвах гэтэл бүтлэн бүксөөрөө иргэсэн Гринч маань өөрөө очиод сүлд модны гэрлийг асааж ирхэн. Сүлд модны гэрэл асахтай зэрэгцээд Гринчийн хүүхэд нас гинэтгийн толгоонд нь орж ирэв. Хөөрхий Гринч хүүхэд байхдаа эцэг эхээсээ өнчирч үлдсэн бөгөөд зул сарын баяраар үргэлж ганцаараа байсан учраас зул сарын баяраар ширээ дойрон баярлаж наргиж сэнгэж байгаа хүмүүсийг хараад өөр зүрхэн өвдөж газаартаа суудаг байсан юм билээ л дээ. Хөөрхий тэр ч гэсэн шахалсан зүрхтэй байсан байгаа хгүй юу? Ингээд зул сарын баярыг асар ихээр үзий яддаг болсон байна. Энэ муухай мэдрэмжээ дахин авснаар зул сарын баярыг тэр чигтэн эргэж буцалтгүйгээр үгүй хийхээр шийднэ. Энэ хооронд хөөрхий Синди маань зул сарын баяраар Санта Клаусыг гэртэн зочлон ирэх үеэр яаж бичлэн уулзах талаараа найзуудтайгаа төлөвлөгөө боловсруулад байж байдаг. За ингээд хорон санаад Гринч маань атгын муу санаагаа хэрэгжүүлэхийн тулд Санта Клаусын дүрд хуурж цаа буух хэрэгтэй гэж бодоод цаа буугаалгах ажил шамдан гарна. Цасан шуурган дундуур салхи зурж цаа буугаа хайсаар л арай гэж хөөрхий игдүүдээ цаа буухтаа олдг юм. Нөгөө хөвгөлтэй бүдүүн нөхрийн гэрийн дээвэр дээр байрласан чаргыг хулгайлах гэтэл өөрөөс нь илүү ууртай нохоотой таарад за тэгээд уурс тастуулангаа алдаад арай гэж чаргаа хулгайлж чаддаг. Гэртээ ирээд цаа буухтайгаа хамт нэг орон дээр чиглэлсэн унтах бөгөөд насаараа ганцаараа унтсан нөгөө аашмуудад сайхан лав санагдахгүй л ах. Маргааш өглөө чаргаа хөөрхөн тонголжчихсан цаа буухтайгаа хамт явж байдаг. Нөө цаа буух чинь гэр бүлтэй бүр өөр зүйлстэй байвал яах вэ? Чаавас цаа буух хүртэл гэр бүлтэй байхад Гринч бит хоёр л хөөрхийдөө чаавас насаараа ганцаараа амьдарч байгаа байхгүй юу? За тэгээд нөгөө цаа буух чинь гэр бүлээ дагаад яваад өгдөг юм да. За ингээд Гринч маань зул сарын баярыг сүйтгэх бэлтгэлээ хангаж өөрөө хувц сойж бэлдээд уртаас урт сундаг хөлний тэрхийгээд байж байх оронд Синди маань зул сарын баяраар Санта Клаусыг барьж авах бэлтгэлийг найзуудтайгаа хамт хийгээд за ингээд зул сарын өмнөх өдөр ирвээ. Гринч маань айлуудын яндангаар орж чихрэн daягаараа айл бүрийн гацуурны доор байх бэлгнүүдийг хуу хамж гацуур модны гэрлүүдийг шатааж гацуур модыг бодлож багаад айлуудын дээврээс дээвэр дамжин хорон санаагаа хэрэгжүүлээд явж байна.
Ингээ Синди охины гэрт ирээд хорон санаагаа хэрэгжүүл дуусаад яг гарах гэж байтал ширээн дээр тавьсан өрх болгоч ирмэгэнд хурж баригдаад Синди охин ч сэрж гэрэнчтэй уулзах бөгөөд хөөхий бяцхан охины хүсэл мөрөөдөл нь элдв амтд нь чихээр гой бодолтой бэлэг биш. Хөөхий ээжигээ аз жаргалтай амьдруулах ганцхан хүсэлтэй болж тардаг. Хөөхий ээж нь өдөр шөнөгүй хүүхдүүдийнхээ төлөө ядрахыг мэдрэхгүй ажилтдаг юм билээ. Ингээд Синди энэ бүгдийг гэрийнчэд ярьж өгөөд халуун дулаан тэрвэрлтээр түүнийг тэрвэрж хизээж хинээс ч юм халуун дулаан тэрвэрлт мэдэрч чин сэтгэлээсээ ярилцаж үзээгүй гэрийнч маань уурч зөвлөрөөд нэг хөөрхөн. Гисэн хідээж нэгэн шийдсэн ба шийдсэнгээд бүх улгаасан юмнуудаа хаанигтай очиж хаяхаар явах бөгөөд маргааш өглөө нь хотын бүх иргэд юу асан талаар гайхаж байтал хөөрхий Синди охин өөрөөс нь болж энэ бүхэн боллоо гэж бодоод өөрийгөө буруутгаад байж байдаг. Охиныхоо ийм байдлыг харсан ээж нь гэрэл чимэглэл, бэлэксэлд, гацуур мод бүгд алга болсон ч бидний сэтгэл зүрхэнд гэр бүл аз жаргалыг хулгайлаагүй шүү дээ гэж хэлхэн тэр. Бэлэксэлд эд юмс бүгд алга болсон ч бидний зүрхэнд зулсаар алга болоогүй гэдгийг харуулan хотын бүх иргэд зулсарын баярын тухай дуудуулж үүнийг харсан гэрийнч эн чи одоо юу болоод байна гэж бодоод нүдэн анин хотын иргэдийн дууг сонсох бөгөөд хүлдүүн мэс шиг хүүдэн зүр сэтгэл нь анх удаага л халуун дулаан сайхан бүхний мэдэрч өөрийн хулгайлсан бүх зүйлээ буцааж өгөх гэж байтал угийн бүтлэн бүхсүрээ ирсэн аашмад чинь хавцал руу бүх юмтайгаа унжихдгийг. За тэгтэл хөөхөн нөгөө цаа буу. Эхнэр хүүхдүүдтэйгээ хамт ирчихсэн биенийхээ сүүл сүлнээс татсаар агаад гэрийнчийг гаргаж ирнэ. Ингээд гэрийнч маань хотын бүх иргэдээс уушлах гуйгаад яваад өгнө. Дараа өдөр нь хөлдөө зүрх нь гиссэн аашмад чинь Макс нохоондоо бэлэг нэдэр бэлчихсэн нэг хөөрхөн. Энэ үеэр гэрийнх нь хонх дугаарч Синди охин уужилж байгаагаа хэлээд гэртээ ирсэн байдаг. Анх удаага олонтоо бужигнаж хөвжөлтөө зулсарын баярыг өгөх гэж байгаа гэрийнч маань нэлийн айдастай Синдигийн гэрт ирэх бөгөөд гундаг өргөнгөө үг хэлж байгаагаар кино маань аз жаргалтайгаар төгсдөг. За тэгээд үзэгчид та бүхэн маань хайртай гэр бүлийнхэнтэйгээ хамт аз жаргалаар дүүрэн шинэ оноо өгтаарай. Ирэх онд нь аз жаргал, эрүүлийн, амжилт бүтээлийн дээрийг хүсье өрөөе. Нэрээ та нартаа маш их хайртай шүү. Бас өөртөө үздэг хамгийн сайхан бүхний дахин дахин хүсье. Энэ удаагийн дугаарыг бэлтгэхэд админ нь жоохон холоо өгдсөн байсан ч гэсэн хамгийн ингээд байдаг чадлаараа хичээж ярьлаа. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр бай бай.